Монгол улсын ерөнхийлөгчийн 17 дугаар жарны сүрээр дарагч чимээх гал мөрөнжлийн цагаан сарын баярыг тохиолдуулан Монгол улсын ерөнхийлөгч Ухнагийн хүрэлцөх нэр бүхий эрхмүүд төрийн дэд цол одон медаль хүртээлээ. Хөдөлмөрийн баатар цолыг бинтмэр спортын салбарт хүч хөдөлмөрөөр зориулж Олимпик төв дэлхийн уралдаан тэмцээнд амжилттай оролцсон эх орныхоо нэрийг өндөрт өргөж олон зуун шавьяан сурган дадлагжуулж шилдэг тамирчид бэлтгэн олимпизмыг дэлгэрүүлэх үндэсний болон чөлөө төхийг хөгжүүлэх үйлсэд оруулсан гавьяа зүтгэл үндэсний бүхийн түүхэн уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд зориулсан хувь нэмрийг нь үнэлж ардын багш гавьяа тамирчин чөлөө төхийн олимпик дэлхийн хүрэл медальт улсын харцаг профессор бэлтгэл гушууч Данзан Даржаагийн Сэрэтерт хүртээж Баатрин алтан соён тэмдэг Сүхбаатарын одонгоор шагналаа. Ардын багш цолоор сэтгүүл зүй соён гэгэрэл боловсролын салбарт үр бүтээлтэй ажиллаж олон зуун өгүүлэг тууж төрөн сэтгүүл зүй мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ур чадварыг дээшлүүлэхэд хичээл зүтгэл гарган ард олноо соён гэгэрүүлэх үйл хэрэгт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Эрдэмик сургуулийн Ахмад багш доктор профессор зохиолч сэтгүүлч соёлын гай зүтгэлтэн тугал хүүгийн баасан сүрэн ардын жүжигчин цолоор Монголын балетын урлагийг хөгжүүлэх үйлсэд авьяас бэлэг ур чадвараа зориулж дэлхийн сонгодог болон үндэсний олон арван балетын гол дүрийг мэргэжлийн өндөр түвшинд чадварлаг бүтээж балетын урлагийг хөгжүүлэн залуу хойч үеийн сурган хүмүүжүүлж балетын урлагт үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяа жүжигчин дөөр үжгийн Эрдэм театрын балетын гослол жүжигчин балет мистер Хорол Даваагийн гэрэл чимэг Гавьяат эдийн засагч цолоор Завхай аймгийн Улаас дээрээ хөршөөний дарга Алтан гэрлийн дашдурж Гавьяат хуульч цолоор Монгол улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн гүр архичаагийн Алтан чимэг Гавьяат багш цолоор нийслэлийн ерөнхий боловсролын Монгол Германы хамтарсан 38 дугаар сургуулийн Ахмад багш Цэрэн Дэндвийн Дамб Ангаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийн доторын засгийн эрхлэгч ангаах ухааны доктор профессор Цэродын хшиг жаргал хүний гавьяат эмч цолоор Говьлтай аймгийн нэгдсэн эмнэлгийн захирал клиникийн профессор Шарвын Минт сайхан Орхон аймгийн бүсийн онцлогоо эмчилгээний төвийн төрөг засгийн эрхлэгч Бадамжовын Эрдэнэ болгон гавьяат барилгачийн цолоор Монголын барилгын инженеруудын холбооны зөвлөхүүдийн танхимын гишүүн сонголт дизайн хязгаарлалтын хувьцаат компани зөвлөх Бацкын Бямбжо гавьяат тээвэрчин цолоор Ахмад тээвэрчин Цэдэн давгийн Мэгд дорж хөдөө аж ахуйн гавьяат ажилтан цолоор Ховд аймгийн Булган сумын өндөр настан Мухаван Баатар гавьяат малчин цолоор Өмнөг аймгийн Манлай сумын Ахмад малчин Должин сүрэнгийн Бямбжов аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Багнуур дулааны станц төрөмжт хувьцаат компани ерөнхий инженер Арчхрын Ламсүрэн Трастрейд хувьцаат компани ерөнхий захирал Мантахын Мөнхбат үйлчлэгээний гавьяат ажилтан цолоор нийслэлийн ерөнхий боловсролын 63 дугаар сургуулийн ахлах тоож хоол зүйч Гаваагийн Сэлэнгэ соёлын гавьяат зүтгэлтэн цолоор үндэсний бүхийн тайлбарлагч Ойдвын Батмүх гавьяат жүжигчин цолоор Төмиг чуулгын гослол дуучин Сүрэн Хорлоогийн Нэргөө гавьяат дасгалжуулагч цолоор Монголын гимнастикийн холбооны ерөнхий найраг бичгийн дарга шинжилгээ ухааны технологи сургуулийн бинтмэр спортын танхимын анхлах багш Гал Бадрахын Ерөөл бат гавьяат тамирчин цолоор чөлөөтгийн үндэсний гишээ багийн тамирчин Аврагууд академийн тамирчин Түмэн бэлгийн Дөвшин тулга нарт хүртээлээ. Мөн Үйцай сургуулийн захирал Баяраад Монгол улсын гавьяат багш цол хүртээсэн юм а. Монголын ерөнхий боловсролын салбарт би багангийн багшаар 1973 оноос эхэлсэн байна. Ердийн сургууль, тусгай сургуулиуд багш хичээлээ эрхлэх захирал дараагаар нь багш бэлтгэдэг социализмын үеийн багшийн дээд сургууль одоогийн боловсролын их сургууль бол багшилж өнгөрсөн юм байна. За ингээд 2010 оноос дахин бас багш бэлтгэдэг багшийн дээд сургуультай бол тусгай хэрэгцээт боловсролын багш бэлтгэх тэнхмийг үүсгэн байгуулцаж бас эргэж ингээд ажилласан. За өнгөрсөн цаг хугацаанд бол хувийн хвшлийн сургуулийн нэгэн Монгол хувилбар буюу хос хэлний сургалттай буюу олон хэлний сургалттай гэж өнөө цаг үеийн концепцээр ярьж байгаа. Ийм сургалтын нэг Монгол хувилбарын концепц үзэл бодлын нэгэн хувилбарыг бий болгож ажиллаж ирсэн байна. Сүхбаатарын одонгоор шант ургац хязгаарлалтын хувьцаат компани ерөнхий захирал Болднагийн ган болтыг шагналаа. Хөдөлмөрийн гавьяаны улаан түгийн одонгоор 3 хүнийг, Алтан гац одонгоор 7 хүнийг, хөдөлмөрийн хүндэт медалаар 3 хүнийг тус шагналаа.